Энэ бол намын дарга бүрийн асуудал манай дөрмөр. Тэгээ намын дарга бол одоо байгаа үүрэг гүйцэтгэгч баяр цэц даргын нэрийг бол би бол хувьд оруулж өгөх гэж бодож байгаа. Тэгээд мэдээж хэрэг баяр цэц даргын хувьд бол би дэмжиж байгаа. Хувьдаа бол үндэсний болгоны гишүүний хувьд улс төрийн зөвлөлийн гишүүнд яагаад тэгэхээр бас намыг хагаралтай, бутралтай хэцүү үед би өөрөө бас тэнд үнс. Тэгээд бас намыг эвлүүлж, нийлүүлж өгөөч. Энэ тамга тэмдэг гэрчлэгийн тусдаад ингээд хэцүү байна. Энэ өөрөө бас Монголын арчлалт халтай байна гэж одоо нийлүүлж өгтөн гол оролцож өгөөч гэж одоо санал тавьж очиж ирсэн хүмүүс нэг нь би. Тийм ч бас бол яг намыг салж утарсан хүмүүс намыг нийлэхэд хамгийн гол оролттой байсан. Энэ хүн бол бас энэ намыг цааш нь эвлүүлээд ойлголцуулаад дээрс нь аваад явах бас төрийн туршлагатай, зарчимтай гэж харж байгаа. Тийм ч бас би бол бас хувьдаа дэмжиж байгаа. Гэхдээ яг үндэсний бодлогоор оруулж ирэх эрх нь бол зөвхөн намын даргад байгаа. Өөрхийн нэгэн бүлэг фракц ч юм уу өөрхийн нэгэн улсын хурлын бүлэгчний албан тушаалтанд бол байдгүй маань эрх нь зөвхөн улсын хурлын гэж намын даргын бүрийн асуудал хэлж байгаа. Ардсан нам одоо өнгөрсөн хугацаанд юу гэдгийг улсын хурл болон ерөнхийлөгчийн сонгуульд удаадаараа бас тодорхой хэмжээнд ялагдал хүлээсэн. Тэгэхээр одоо эх 27-28 оны сонгуульд одоо ерөнхий нарийн бичгийн дарга ямар үүрэг хүлээх юм? Өнөөдрийн одоо батлах дэд дарга нар гэдэг юм уу? Бүтцийн асуудлууд энэ ямар нөлөөтэй? Улс төр бол өөрөө багийн тоглолттой. Тэгэхээр бол нэг хүнээс ч нэг хэсэг хүнээс хамаардаггүй. Тэгэхээр би бол харин яг нэг зорилго, нэг бодлогыг зангитаад гэхдээ хамгийн гол нь ажил хэрэгч байдлаар ингээд зүгээр нэг суугаад ярьдаг биш. Яг сонгуулийн ялтынхаа стратеги гаргаад тэрлээ бодиттой ажил хийдэг бас хүмүүс хэрэгтэй. Удирдлагын багт хэрэгтэй гэж ойлгож байгаа. Тэгээд тэр утгаараа би бас өнөөдөр удирдлагын багаар намын дарга бүтэн болгоод ингээд намаа цэгцрээд дуусах баха. Тэгээд гадагшаач хийсэн улс төр урлаг орох хэвээр одоо өөрөө ч асуугаад өөрөө 27-28 оны сонгуулийн бэлтгэл ажилд анх иргэдийн өмнөлгөнд олон асуудлыг шийдэх за сөрөг хүчнийхээ байр суурин дээр бас бид нар илүү хүчтэй очих гэсэн шаардлага байгаа. Энэ дээр л хурц ажиллах хэрэгтэй гэж харж байна. Танай нам гэлтгүүл нь улс төрийн бүх намуудын сонгуульд ялгаанд бол эв нэгдэлтэй явах хэрэгтэй гэдэг шүү дээ. Танай нам яг наана эв нэгдэлтэй байгаа гэж байгаа гэдэг шүү. Дотроо эв нэгдэлтэй байж чадаж байна уу те. Одоо ингэ баяр цаг даргаыг ерхий нарийн бичгийн дарга тийм нэр дэвшүүлээ гэхлээр одоо хамгийн том фракцуудын нэг батлах талын фракцыг дэмжихгүй гэдэг нь эв нэгдэлгүй байх дотоод даршилтай хоёр ялах хэрэгтэй. Би бол хувьдаа дарсны дотоод даршилтай нам гэж хардаг. Тэр нь нууц биш ил тод байдаг. Тийм ч бас ингээд ойлголцолгүй юм шиг харагддаг. Гэхдээ нэг бол би хувьдаа дотоод даршил сайн зүйл гэж хардаг. Гэхдээ нэг зүйл дотоод даршилтай байлаа гэд маргаан мэтгэлцэнтэй байлаа гэд үндсэн дүрм үзэл баримталтай бол үргэлж захирагдах ёстой. Энэний эсрэг явдаг байх юм бол дарсан намын гишүүн гэж байгаа сонгуульд алмашлагч бол яс суртахууны болоод үнцэл зарчмыг болохгүй хаалч за. Ер нь одоо ингээд намын дарга тухайлбал нөгөө хариуцлага гэдэг юм яригдэн шүү дээ сонгуулийн дараа. Одоо яг одоо байгуулах гэж байгаа бүтцээрээ эргээд яг хариуцлагаа хүлээдэг. Тэгээд үүгээр юу хэлэх гээд юм тэгэхээр намын даргад одоо эрх мэдлийн нөхсөн болвол бас тэр хэмжээгээр хариуцлага хүлээлгээд явдаг. Тэгэхээр одоо нөгөө намын даргын оруулж ирэх нэрэн дээр ингээ маргаан өмсгээд гэдэг юм уу талцлах хуваагдал бий болоод байгааг нэгснээ намын даргаас хүлээн зөвшөөрч чадахгүй байх гэж ойлгож байна. Тэгэж ойлгож болохгүй. Яагаад тэгэхээр манай нам ч ардын намаас нэг ялгаатай даргаа тойроод бүжиглдэг нам биш үү? Яг үнэлэхэд ямар ч хинч намын дарга болсон иймэрхүү асуудлууд үргэлж байх л болно. Ямар нэгэн байдлаар байр суурийн зураг. Гэхдээ энийг бид нар арчлын зарчмаар олонгоороо санал ураагаад зарчмын байдал дагаад шийдээд явна. Гэхдээ Арслан намын даргынхаа одоо манлайлал тэр юмыг бол бид нар хүлээн зөвшөөрч явах хэрэгтэй. Арслан намын дарга бол дараагийн сонгуулиар буюу 28 оны сонгуулиар улс төрийн хариуцлага хүлээх хэрэгтэй ялагдах юм байна. Ялсан тохиолдолд мэдээж ерөнхий сайдлууд бодлого хэрэгжүүлдэг ийм л зарчмаар явах хэрэгтэй гэж харж байгаа.